Орхон аймгийн Баян өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг хүлэг хүнсний захад өнөөдрийн байдлаар сүү цагаан эдийн худалдаа эрхлэгч 12 иргэн байна. Тэд худалдаалж буй бүтээгдэхүүнийхээ чанарыг стандартад нийцсэн эсхийг өдөр бүр захын эрүүл ахуйчид шалгуулдаг байна. За түүнчлэн улирал тутамдаа худалдаа эрхлэгч нар эрүүл мэндийн үзлэг онцлогоонд ордог байна. Иргэдийн зүгээс сүү цагаан эдийн үн өндөр, за сүү цагаан эдиндээ ус холдог зэрэг аман ярианд тэд ийхүү хариулт өгч байна. Үн ханшин одоо тэгэл янз бүртэй 10 хэдээр аваад 20-оор зарна. Сүү аруулна 22-оор аваад 25-аар зарна. Тэ? Зөөхөйвөл 12 15-аар аваад 20-оор зарна. Зүтгий 13-аар аваад 15-аар зарна. Улсууч ингэдгээ шүү дээ ингээл нэг сүү авлаа хашилчлаа гэж ороод ирэх юм. Тэр хаанаас авсан эзэнтэй шүү дээ бид нар чинь мэрэгжлийн хяналтын ханжийн дотроо лавар тоортой ингээд шинжилүүлэг хэдгээр лангуунаас авсан ихээр тэр захадаа гадаанаас авсан штэ гэд тэгдэг байхгүй. Тэгээд гаднаас авчаад л цахаас авсан хүлэг цахаас авсан гэж хүлэг цахаа гаргаад байдаг байхгүй юу. Тэр ямар нэгэн тийм л байхгүй штэ. Ерөөсөө сүү цагаан эдэнтэй юм ийдэг хүн чинь гэж авах. Чи нүгэл болно эцтэй чи. Тэгээд савыг бол ерөөсөн тагнан хүнснээсэр уултаа. Нөгөө нэг ихлээр нэг будагны барилгын савнд хийгээд байдаг болцсон штэ. Бүгдийг нь устгуулад бүгдийг 5 номер 2 номер 1 номерын юутай болгоцсон. Энд бол ерөөс юу ах юм. Одоо цагаан эдийн нийлүүлэлт хэр байна? Үүний хувьд Үн хайшуул яг нөгөө бензин нэмэгдсэн гэж хөрхөн хөдөөнийхэн чинь энүүгээрээ л яаштай бас. Тийм ээ мал махан ямар үнэтэй байгаа вүлээ бас. Тийм ер нь баруун тийшээ бодохдоо манай Эрдэнэтийн цагаан эдийн бол эрс хамаагүй бага штэ уг нь үнэлгээ ч гэсэн. Нэг ховор байгаа юм бол одоохон дээр болоо. Авахчид одоо худалдаа авахчид одоо зөвл бид нарыг бас нэг хүндэлж чадчих хэрэгтэй. Худалдаа авахчид арай дэндүү хадсан модонууд айдгийн штэ. Тэгэхэд тэр одоо худалдаа авахчид бас яхан зөвөр ойлгож бид нарыг яхан хүндэлжээр байгаа юм. Ариг одоо 4000 гарал зарж байна доо бид нар. олдоц хэр байна энэ жилийн хувьд? Энэ жилийн олдоц сайн байна энэ жилийн хуучин бодох энэ жилийн аюу. Дандаа одоо хөвчсөн Монгол сайхнаас ариг орж байгаа. Арай аюухан бол гүүгэн тавьчихсан нэг хадлан дэжээлгээд. Хүмүүс хөвчсөн хамгийн дээд нь хэдэн литрээр нь авч байна? Янз янз шүү дээ. Зарим 40-ч зарах байна, 100 зарим зарим үед зарахгүй байсан ч үгүй байна. Нэмэгт шинж байна одоо юу нэмэгтгүй? Одоо гүү мал юу сайл татахаар л нэмэгдэж шүү дээ. Юу найргны юу чинь. Одоо нэг хичнээн хүн одоо энд нөгөө одоо энэ чинь 6 хүн байгаа. Ингээд хүүрээс нь зардаг болсон юм уу? Одоо бид өөрсдөө бүгд хүүтэй болцсон шүү дээ. Эндээ бас давхар эсгээ. Өөр одоо нөгөө худалдаа эрхэлж байгаа нөгөө ариун цэврээ энэ төр яаж барьж ийн нөгөө худалдаа бид нар чинь өдрө болгон шинжилгээ давтар өгнө юунд чинь эрүүл ухааны шинжилгээтэй давтард өөрсдөө удирд нэг удаа юу шинжилгээнд орно. Эрүүл ухааны юу нэ шинжилгээ өгнө. Иргэдийн хандлага худалдаа авахтай хандлага юу юм шүү дээ. Оо гайгүй тэжгүй. За тус захад ихэвчлэн булган хөвсгөл архангай Сэглэнг аймагуудын малчид сүү цагаан эдийг нийлүүлж байна. За энэ жилийн хувьд сүү цагаан эдийн нийлүүлэлт сайн байгаа хэдий ч иргэдийн худалдаа авах чадвар багассан гэлээ. За захын гадаа гар дээрээс худалдаа эрхлэгчид үн унгаах, за баталгаагүй сүү цагаан эдээ зарж байгаагаас аль бие усны худалдаа эрхлэгчид маань хохирдог гэлээ. За иймээс иргэд олон нийтийг баталгаатай газраас худалдаа авалтаа хийж байхыг тэд уриалж байна.